Штагар. За ямар гоо дамжуултыг өгч байгаа. Суурайч самурд оросон авснаар дөрөвдөг гэж мессеж найцсан авалтай тоглож гэж байна. Суурайчэр хотлын зан шийдэлд амжилттай болсон 5 оног. За Эпсийн хурдан тоглогоо саруулын дамжуулалт Мөнх баяр. За Эпсийн нэг тоглолтын эхний оног Мөнх баяр авчлаа. Найцсан хурдан тоглогоо Эрдэнэ цогт цаана их амгалан аваа шуу шийдсэн хотлын зан шийдэлд амжилттай болсон. Хурдан тоглогоор хотлын шийдэлд амжилттай болгож байна. 12 их хамгаалангийн шийдэлд дөнгөсөн тоглолт. Мөнх баяр Жок Асын зан шийдэлд амжилттай энэ тоглогчид ийм зай олж болохгүй. Тэгэхээр сайн шийдэж. За Мөнх баяр өөрөө дараад орсон шүү. Мөнх баярын ямар гоё тоглогоо вэ? Үлцэн орших гоё дамжуулалт дүлгөөний цолгоогоор энэ төсвөө дамжуулалтаа боллоо. Баяр бүгд шилжсэн тулвын гоё дамжуулалт байсан да дүлгөөний давталгаа за самбард орныг ингээ бүгдийг атгуулчих юм бол 2 оног л асуудалгүй авч байгаа. Анхны оновчтой дамжуулалтаа дөнгөс саруулдаг лөө. За нэг талд нь уурн бодлого алдсан гэдэг өөрөө нэмж тоглоод. Багийнхаа 20 хоног ажиллаж байна. Шатраг сайн явуулж байна. Дүлгөөний хөргсөн тоглох амжилттай. За дүлгөө ингээд 8 хоног авч байна. Дэвин Ворн холын зан шийдэлд амжилттай болсон. Холын зан шийдэл шугны араас бараг 2 алтан эсрэг. Гайрд нь хурдаараа илүүргэсэн тоглох амжилттай болсон. Баг бүх байрлалууд дээрээ их зузаан боллоо одоо. Туршлагатай тоглогчдыг инээдээ нэмтгсэн Жордан Толберт дундын зан шийдэл амжилттай. Робинсон за одоогоор тоглоо хийж амжаагүй л байгаа да. Томас Робинсон алхаад орсон тоглох амжилттай болсноор Монголын эзний дэдлэгийн эхний оноогоо авч байна. Дэвин Ворн самрын гутаас одоо дамжгүй базар бүр дахиад тоглооны самраас аваад нэмж тоглоод багийнхаа 28 хоног авчихвэ. Ябомут таслагдсан хурдан тоглоом Томас Робинсон урд байсан Слэм Дак амжилттай болсон. Хоёрын дүр Өвчтэй дамжуулалт. Цогт гайрны өдөөс дундаас шидсэн Эрдэнэ цогтын шийдэл дойж байгаад орсон. Ямар гоё шийдэл вэ? Дүлгөөн суугаарч юм. Амжилттай. Петр Жок дүлгөөн. За суврагийн эсрэг бол тоглолцоод байгаа шүү. Энэ удаа зөөргөө шийдсэн дүлгөөн. За бараг гоноогоос чижсэн. За дээрэс нь яг энэ Томас Робинсон гэсэн одоо энэ ихэнх том одоодын агуу тоглогчдээ Томас Робинсны тоглолтоо амжилттай нэмээд автаатай. 4 номер дээр тоглох боломж болцоо илүү нэртэй байна. За Петр Жок гэж тоопын гарыг давуулаа шийдсэн. Ирсэн зүгээр. Үлцэн орших татаа шийдсэн холын зай шийдэлд амжилттай болсон багийн ахлагч Үлцэн орших. Дүүшгэд болол ер нь үзүүлэлтүүдэд маш ойрхон. Эрдэнэ цогтын ямар гоё дамжуулалт вэ? Том Жортаслал дахин довтлсон амжилтгүй болсон Томас Робинсон хурдан довтлохоо Суурагийн өдөө Софагийн цэцэг дамжилттай боллоо. За эргээд харин тэнд өөрөө алдаа гаргачих шиг дамжилтгүй Суугаа хатгсан Эрдэнэ цогт төр бөмбөрж байгаа юм байна. Эргээд доор. Дээр нь алдаатай. Ирэхгүй л болж байна. Яа багийнхаа тоглолтыг сэргээс чадах уу? Томас Робинсон эргэсэн Eurostep Pearson Томас Робинсон хариугд барьсан. Төвийн тоглолчдын дүү темптэй болоод бужигнаад эхэлж байна да. Дэвин Ворн саруулын өдөөс шийдсэн дуудын цаашилт энэ удаараа амжилттай болж байна. Дэвин Ворн урдны тоглож гарчихсан байсан ямар гоё дамжуулалт вэ? Дүлгөөн бүрэн тэрийг нь 2 оноо болгосноор Бисэж Найтсбак. За доор Петр Жок бөмбөг дуудаад байна. Авсан шүү ямар тааж. Yorныг автоматик байхгүй байна. За өөрөөс суушидээд оноогоо авлаа. 3 оны шийдэл гүйцэтгсэн амжилтгүй Эйпс багийн хурдан тоглоом үлдсэн орш. Хурдан байна энэ зов. Занагт Эрдэнэ цогт. Энэ удаа саруултыг хамгаалж байна. Дата шидсэн дундын зай шийдэлтэн амжилттай болсон. За хоёр багийн ахлагчдын дараалсан оноонууд ирж байна. Бүрийг гаргасан Саргуул, Жок, Дэвин Ворн 4 алтаатай байгаа. Жок дундаа шидсэн. За тэгээ Ворн ч гэсэн 4 алтаатай учраас зай үлдээч чинь. Дэвин Ворн үнэхээр гоё тоглоо байлаа саруултаас. Тоглолтын 2 дугаар хагасд бол энэ тоглолт ямар гоё дамжуулалт вэ?
Үлзууршихын гоё дамжуулалтаа Томас Робинсон Задасан Саруул нэг илүү дамжуулт. Петр Жок холын зай шидэл цайрт унснаар SGF-сог 6 онооны давгаалыг авлаа. Үлдэн цогт Jordan Tolbert өөрөө шидгийг илүүд үзсэн Jordan Tolbert Жокийн шидэлтийн хариуг нь өрлөө. Бод оролт хийсэн. Эрдэнэ цогт алсын зайшил дамжуулттай. Ихүү тоглолтын тооны ярьцаа. Хүнээс олсон байгаа. Робинсон доор авуу байдлаа ашиглаа өөрийн. Хувийн 16 тоглосон сая бол. Дүлгон өөрөө өсрөө шидсэн дундын цаа шидэл найдвартай байна Дүлгон. Зүгээр хоёр шидэлтийг гүйцэтгээд алдчихж байна. Хариуд нь Эрдэнэ цогт багийн ахлагч Эрдэнэ цогт чухал мөчөд шидэлтэй авчирлаа бол. Энэ удаа үлзэн орших суларсан холын зай шидэл багийн ахлагчдын дуэл өргөжлөсээр байна. Эрдэнэ цогт нэг хамгаалч харгалаад басан гүр төгсөн басан гүр найдвартай 2 оноо авлаа. Гурван хамгаалч тэр явж тоглоодаа сая. Сүүлийн 5 секунд Саруул аваа шуу шидсэн. Саруул Эрдэнэ холын зай шидэл Тolbert-ийн удаас амжилттай болсон энэ тоглолтод би байгаа шүү гэсэн мэдээлээ. 3 дугаар үеийн сүүлийн давталгаар хийж чадлаа. Дүлгон задасан мөнх хоёр тоглолтоо амжилттай болсон. Басан гүрийн өдөөс харин давуулаад авч байна. Скот үлдсэн байгаа. Үлдсэн өрш яваад орсон. Хөөргсөн давталгаа амжилтгүй Жок 2 дахь боломжийг үүсгээд 2 оноо авлаа. Зүүн газраа сүл цагтаал байлаа да. Жолсон таслагдлаа. Devon Warren ямар гоё алхагч ба. Султаа дашлуулаад. Хайрууд мэдээж Knights бол оноог ойр тоглох. Сайхан боломжийг нэг Эрдэнэ цогт аваа шуушиж байгаа юм байна. Эргэлзэг зүйлгүй шидсэн. Шидэлтэж амжилттай болсноор Яалташ тэр эрхээр хондоо бол болт хийгээ гарч ирсэн байна. Дүүлгөөний бүгд гоё болсон. Хамгаалтыг тоглохтой болсон. Devon Warren нөгөө талд дамжуулт базар гүр. За базарын боломжтой. Тулаа. За үлзэрч ямар гоё хөдөлгөөн байсан бэ? Дундын цаа шидэлт нойж байгаад орсон. За хувийн ур чадвараа гайхуулаад амжлаа. Зүүн дотлооноос өндөр хөвтэй байна. Доор ямар гоё дамжуултыг өгсөн бэ? SGF-ийн хамгаалтын алдааг ашиглаад суурочор сотоноо харгээд дүүлгөөн шууд бөмбөг заалж орж ирээд өөрөө довтлож байгаа юм байна. Дүүлгөөний довтлогоо амжилттай. Багийн 80 тоноо болсон. Шидэл дуудсан тулын самраас авлаа. За урагшаа Томас Робинсон гараад ирсэн байгаа. Томас Робинсон нь удаа дараагийн төгсгөлөө. 2 удаагийн завсарлага, Knights 1 удаагийн завсарлага авах хэрэг байна. Доор дахиад суураач суларсан. Сүүлийн 4 оноо яг ингэж суураач. Хаштагаар голын шидэлтийг үүсгэсэн амжилттай болсон. Соноо олж ордож байна. Челси үлдсэн орших дээр тулуу. Энэ тоглолтын эцсийн цэгийг тавьчлаа. За дасгалж. За доор дүүлгөө 2 оноо авч байна. За ингээ үзэгчтэй SGF-сог Bisech Knights-ийн энэ удаагийн хожигдолгүй цувралыг нь албангаас орцогсооч өөрсдөө 5 дараасан хожлыг авч байна.